энэ хүмүүс завтаадаа ирээгүй. Туйлдаад жигсэж байна. Одоо энэ засгийн газрын энэ бид одоо сая 3 засгийн газраа байгуулаа. Үндсэндээ нэг энэ засгийн газар бол айл гэр болж тоглодог тоглоом л болчлоо. Ээлжилж. Уг нь бол засаг хуваах ондоор хууль тогтоох, гүйцэх, шүүх гэдэг энэ 3 сэдв тустай байх хэрэгтэй. Их хурл маань өөрөө бодлогоо тодорхойлоод гүйцэх засаглуулсан засгийн газрыг хянах ёстой байтал өөрөөсөө засгийн газрын гишүүн болоод тэгээ ингээд шийдвэр гарах юунтай оролцоод явж хахад өөрөө хянах чадваргүй болчихсон. Тэгээ засгийн газраа хянах чадахгүй. Засгийн газар чи өөрөөсөө болчиход байгаа юм. Хоёрын хараа тусуулчихлаа. Гол сонирхол нь өөрөөсөө тэр нэг тухайн хариуцсан яамн дээрх ямар нэгэн төсөв хөрөнгө төсөл хөтөлбөрийн мөнгөн дээр л одоо ашиг харж сайд болж байгаа гэж үзэж байгаа. Хоёрдугаар манай сонгуулийн тогтолцоо угаасаа буруу. Мажоритар тогтолцоо пропорционал тогтолцоо гэдэг хожимог боловч мажоритар тогтолцоогоор орж ирж байгаа улсууд голцоо дандаа тэр сонгогдохын тулд маш их хөрөнгө зарж байгаа. Тэр залсан хөрөнгөө эргүүлж явах арга нь бол ерөөсөө нэг сайд засгийн газрын чиглэлд төсөв хөрөнгийг засгийн захирлыг эрхлээд буцааж байгаа. Орж чадаагүй нь болохоор тэр агентлагийн гарч чадаагүй тэр агентлагийн захирал болдго юм уу, дэд сайд болдго юм уу бас ийм байгаар энэ төрийн албад үндсэндээ нэг юм тоглоомын албад болж дууссан учраас хүмүүс туйлдаад ингэж байгаа. Маш их одоо боломж энэ болцоо харахад дандаа ахмад нассангууд байх юм. Энэ ахмад нассангуудын нэг тэтгэврийг нэмэх боломжийг үндсэндээ хулгайлсан болохоор энэ хүмүүс бухимдаад байгаа. Тийм учраас зэгсэж байна. Ер нь бол манайх одоо нэг үндсэн хууль маань бол одоо ер нь үүргээ гүйцэтгэсэн шилжилтийн үеийн үндсэн хууль байсан учраас одоо бол энийг хяналтыг сайжруулах хоёр танхимтай парламент болгож ерөнхийлөгч бүх ард түмнээс биш дотроосоо сонгогддог тийм тогтолцоороо шилжихгүй бол одоо энэ ерөнхийлөгч гэдэг хүн бол юмд оролцоод хошууд үрээд ерөөсөө бүжийн тулдаг юм байна. Тийм учраас одоо ерөнхийлөгч бэлгэдлийн чанартай тэр одон медалаа тараадаг элчин сайдаа томилдог гадаад орн тийм л байх учраас одоо нэг оролцохгүй юм байхгүй хууль санаачлах эрх мэрх гэдэг ерөөсөө одоо энэ хууль санаачлах сая их хурлын гишүүнийг татах хуулийг би дэмждэггүй. Энэ бол яагаад гэвэл дургу хүргэсэн үнийг хэлсэн дургуг нь хүргэсэн үнэ зайлуулахад арга өөр юу ч биш. Залуучууд эрх ашигыг хөндөгдөхөөр нэг үгүй байдаг шүү дээ. Улс төр чамааг улс төрийг чи сонирхгүй улс төр чамаар оролдоно гэж үг байдгийг. Манай залуучуудыг ерөөсөө ингээд зугаа цангил хөөчихсөн. Тэгээд дээр нь сонгуулийн нөгөө чөлөөт гэдэг бүгээр нь далимдуулж нөгөө орох хэсэг нь бол хувь хүний эрх болсон болохоос 18-аас 25 насны залуучууд сонгуульд маш муу оролцдог. Одоо үндсэндээ эднэрийн мэдээд ингээд ерөөсөө сонгуульд бид нар чи ерөөсөө оролцдог. Тэгээд дараа нь биед дагаад амьдралаа зохиогоод амьдрал нь хүндэрсэн тохиолдол айгүйх ойлгоод байгаа аахгүй юу? Уг нь 18 наснаасаа энэ юундаа оролцоо сонгуульдаа оролцоод өөрөөсөө тэр цаашаа сонголтоо хийхгүй. Тэгэл нөгөө байнгын идэвхтэй оролцдог энэ хэдэн ахмадууд нөгөө ардын намаа сонгодог. Одоо би нэг талаас энэ ахмадуудыг бол би хогшин гэж хэлмээр. Та нар сонгосон сонголтынхаа үйл яврыг үзэж байгаа. Энэ ардын намын амьсгал хагаар амьдрах хөрсөн нь ахмад нассангууд байсаар ирсэн. Одоо шангаа өртөж байгаа. Та нарын энэ буруу маш их байгаа. Хэрвээ та нар энэ залуучуудынхаа боломжийг дэмжиж хэрвээ энэ улсууд итгэл өсвөл өнөөдөр нийгэм арай өөр байх юм. Өнгөрсөн 36 жилийн 29-нд нь Монгол ардын нам. Тэр 29-ийнхаа 16-нд нь дөрвөн удаа өнөхөө олонгоор засгийн эрхийг барихтаа улс орны эдийн засаг санхүү болон байгалийн баялагын нөөцийн талаарх эрх мэдээлэл ойр эрх мэдлээ ашиглаж эднэр одоо энэ хугацаанд үнэлтгөө өргөжж баярцсан. Тэгмээс Монгол ардын намыг бол баг 90 онд тараагаагүй, хориглоогүй, гарааны ижил нөхцөл эхлүүлээгүй шагналаад монголчууд өнөөдөр үзэж байна гэж. Монголоос өөр газар аль хэдийн түүхийн хог дээр байцсан шүү дээ.